Судар бичгийн алтан сан. Буддийн шашин суртал гүн ухаан гэгч нүүдэлчдийн гимээр өнгө аясд шилжээд хэдэн зууныг үдэж манай ардын оюун санааны их сурвалжид томоохон байр суурийг эзэлжээ. Буддизмын үүсэл хөгжлийн үе шатууд нь эртний энэтхэг орны түүхэн хөгжил, нийгэм улс төрийн байдалтай үндсэндээ холбоотой байсан түүхэн улбаатай. Христосын тооллын өмнөх 6 дугаар зууны үед умард энэтхэг тогтож алсан жижиг улсуудын дотроос цэргийн хүч чадал, соёл хөгжлөөрөө тэргүүлэнгүй Магадхай улсад анх Буддийн сургаал, Карл Марксийн хэлсэнчлэн чухамхүү дарлагдсан дордсын сэтгэлийн тайтгарал болж үүссэн билээ. Тэр үед боол эзэмших нийгэм цэцэглэж хүмүүсийн зовлон зүдүүр туйлдаа хүрч энэхүү шалтгаанаас ангижруулах арга замыг энэтхэгийн бүхий л сэтгэгчид ирж хайн янз бүрээр ухаан тайлбарлаж байлаа. Тус Магадхай улсын Сакья Угсата Шудгодна хааны хөвгүн Сидхарт энэ асуудлын хариуг эрен бясалгасаар зовлонгийн их шалтгаан бие хүнд өөрт нь байна гэсэн дүгнэлтэнд хүрч аливаа хүсэл тэмүүллийг огоорон хааж дотоод сэтгэлийг ариусгаснаар зовлонгоос ангижирч чадна хэмээн номлосон байна. Энэ бол бидний мэдэх Бурхан багшийн язгуур их боллоо. Ийм л энгийн үүдэл санаат Далай мэт Буддийн шашны үзэл санаа, эгээрэл, ухаарал, бясалгал, гэгэрлийн бодимөрийн замд хөтлөгч судар бичгийн алтан сан хөмргөөс очроор огтлогч судрын нууцын чандад нэвтэрмүү. Гэтэ яг буддизм яаж хөгжирсэн бэхтэй зэрэг бурхан багшийг тэгээ нирван дээр үзүүлснээс хойш 3 удаа чуулгад хамгийн ихний чуулган дээр нь болохоор зэрэг бурхан багшийг хамгийн ойрын шавнаран цуглаад бурхан багшны яг юу гэж ярьж ирснийг санаж тэмдэглэж авч анх эхлээд буддизм гэдэг зүйл нь ингэж бичигдэх өөрийн гэсэн судар номтой болох их сурвалжийн тавигдсан гэж үздэг. Ягаад бол бурхан багшийг амьд байхад нь болохоо зэрэг хинж тэрийг ямар нэгэн байдлаар цаасан дээр буулгаж аваагүй зүгээр ам дамжиж яригддаг зүйл байсан. Тэр судар бичгтэй болох асуудлууд анхныхээс нь бол эхэлсэн гэж үздэг, тэмдэглэж анх эхлээ тэмдэглэсэн. За дараагийн 2 дугаар чуулганы харамлалтын зэрэг их хүлэгний буюу тийм ээ их хүлэгний буюу тэр хоосон чанарын тухай онолыг сургадаг. Тэр судар бичгүүд нь эмхлэг зэгцэлэгдсэн гэж үздэг. Тэрнээс хойш ингэж яваад судар бичгүүд нь бол маш их олноор бичигдэх болсон. Ер нь эртний номнууд нь л ямар хэлбэртэй өсгөр бидний ойлгож хэвшилснээр эртний 3 сав ном Трипитака бол анх эхэлж бичигдсэн гэж үзэгддэг. Тэрнээс салбарлаад буддийн маш олон судрууд өөр өөрсдийнхөө төрөл жанраар бичигдэж ирсэн байна. Энэ дээр ямар тайлбар яагаад судрууд олон төрөлтэй байдаг вэ гэхдээ зэрэг тэрийг өөрийнхөө өнцгөөс хараад тайлбарж дэлгэрүүлэх гэсэн тэр зохиогчдын нөлөө бас их орсон байгаа гэж ойлгож. Тийм ч учраас судар бол олон төрөлтэй олон тийм урсгал шинжтэй болж ингэж олон төрлийн судрууд үүссэн болохоор тэр бурхан багшийн яг юу гэж хэлснийг тайлбарлаж өөрийнхөө ойлголтоор тайлбарлах тийм л хандлагаар судрын тэр олон янзын байдлууд бол үүссэн байгаа. За орчроор огтлогч судар бол анх эхлээд бэлэг баримтын судрууд зэгцлэгдэж байх 18,000-д 18,000 гэдэг судрууд зэгцлэгдэж байх үед зохиогдсон гэж үздэг. Яг цаг хугацааны хувьд бол тэдий зохиогдсон гэдэг юм байдгүй. Бэлэг баримтын 18,000-ын хүлгэн судрууд зэгцлэгдэж байхад Вajradeshika Prajna Pramita буюу бэлэг баримтын очроор огтлогч их хүлгэн судар бол бичигдсэн гэж үздэг.
Тэгээ энэ очроор охтлох чимээ энэ их хөлгөн содор энэ Даржидбай бол Монголд их түгээмэл дэлгэрсэн. Бараг айл өрх болгон хүрээ хийд бүхэл хүмүүс бишрэн шүтэж явдаг ийм их онцлогтой монголчуудын их танил шүтэн дээлж эрхэмлж явдаг ийм номуудын нэг нь бол яалт байхгүй мөн. Бурхан багшийг Ширвас сүм балгаснаа сууж байх үед түүний шав сүбүүдий бэлэг бармадын гүн утгыг айлдаж хайрлнуу хэмээн хүссний хариу болгон зохиосон судар юм. Монгол хэлээр очроор огтлогч хэмээх энэ судрын тус эрдэм хязгаарлашгүй хэмээн үзэж айл бүр тахин гэртээ залдаг ёс нийтлэхээс гадна Дорж зодов номыг элдэв муу ёр совингийн хариулга болгож уншуулдаг. Энэ судрын гол онцлог нь юу гэхээр зэрэг бичигдсэн байдал нь бол энгийн уншигчдад бол их ойлгомжтой. Бурхан багш өөрийн хамгийн ойрын шавнаар энийг субуудитэй харилцсан яриа маягаар тэр бичигдсэн судар байдаг. Энэ судрын тэр агуулга нь юу илэрхийлж байгаа вэ гэхдээ зэрэг ерөнхийдөө буддизмын тийм ээ гүн ухааны онол, тэр дотроо хоосон чанарын онол, бидний амьдардаг энэ ахуй ертөнцийн буддийн онолоор бол янгуухын үнэн гэж хэлдэг. Янгуухын үнний энэ ертөнцөөс жинхэнэ ахуй болох чангуухын үннийг хэрхэн таньж мэдэх вэ гэсэн энэ шилжилт, энэ ойлголтыг илэрхийлдэг юм бол бэлэг баримтын судрууд дотроос очроор хохлох судар бол хамгийн ач холбогдолтой гэж үздэг. Яагаад гэвэл уншигчдад хамгийн ойлгомжтойгоор бичигдсэн. Бидний амьдардаг ахуй, тийм ээ, түүний цаад орших жинхэнэ ахуй буюу чингуух үнэн, хоосон чанар хоёрын холбоо харилцааг илэрхийлж гаргаж ирснээр бол хамгийн их ач холбогдолтой судар гэж ерөнхийдөө үнэлэгддэг байгаа. Даржидбай гэдэг энэ судар монголчуудтай, ер нь энэ бурхан шинт орнуудтай, энэ хүмүүстэй хэрхэн яаж холбогдох вэ гэдэг асуудал бол маш их сонирхолтой. За энэний нэг баримт нь юугаар хэлж болох вэ гэхээр энэ олон янз бүрийн ингээд тайлбар мэлбэрийг уншиж байхад бол тэр нэрний тайлбарууд бол маш ихээр олон янзаар бол тайлбарлагдсан байдаг. Энэний нэг нь бол дорж гэж чулуу гэсэн үг. Тэ очир алмаз. Тэ. Ж гэдэг нь бол маш их хатуу. Тэгээд доржээ гэдэг чинь бол маш их хатуу чулуу. Очир алмаз гэсэн санаа олж шүү дээ. Жодва гэдэг нь болохоор огтлох, таслах гэсэн юм санаа. За энэ очроор огтлогч гэдэг энэ очир алмазаар бид юуг огтлох гэдэг юм бэ гэхээр одоо бидний дотоод сэтгэлд байгаа муу муухай зүйл те одоо тэр мунхаг үзэл муу санааг арилгах ийм зорилготой. Энэ яагаад ингэж огтлох гэдэг юм гэхээр хүн бол ерөнхийдөө бол эхээс төрөхтэй бол очир алмаз лугаа тунгалаг төрдөг байна л да. Тэгээ ингээд нэг энэ нийгмийн амьдралд ороод ингээд өсч том болоод ирэхлээр нэг булингартаад тий одоо муу үзэл, муу санаа суугаад ингээд ирэх үеийн тэр мөнхөг харанхуйг энэ очирд ойлгохлогч буюу Даржидбай гэдэг энэ судрыг уншаад ойлгосон тохиолдолд энэ болохгүй байгаа юм байна, энэ болж байгаа юм байна гэж ингэж ялгаж салгаж одоо төгс гэгэрлийн замаар орохыг нэрийдсэн ийм утгатай юм болов уу гэж ингэж ойлгогдохоор ном сударт бол бичсэн байдаг. Алтан үсгийн мөнгөн Дорж зодов судрыг 19-р зуунд Мандширийн хийдэд дархан даваг тэргүүтэй монгол дарагчууд мөнгөн хуудсыг хөөмөлдөн алтдаж модон хүрээхийн урлан бүтээжээ. Монгол улсын засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтанд бүртгэсэн байна. За энэ мөнгөн Даржидбай гэдэг номыг хийсэн ур хийцийн хувьд бидэнд их хосгүй гайхамшигтай шин чанартай энэ монголчуудын их оройн дээд шүтэн шүү гэдгийг батлан харуулж байгаа зүйл гэж бол харж болно. Энэ бол мөнгөн хуудсан дээр хөөмлийн аргаар хийж бүтээж алтдсан ийм ном. Энэ нь бол судлагдсанаар бол 32 бүлэг
тийм зохиол байдаг. Энэ дотор бол эхлээд энэ ертөнцийн Авидермийн философийн үүднээс тайлбарлагддаг ахуй тогтц гэж юу вэ? Гэтэ тэр ахуй тогтцын цаана энэ цаана энэ ертөнц тогтож штэ, сав ертөнц тогтож. Энийний цаана уг чанар нь юу вэ? За ингээд бясалгалын зам мөрөөр орлоо, бэлэг баримтын зам мөр. Гэхдээ энэ зам мөр гэдэг чинь жинхэнэ хэрэгжүүлээд байгаа үйл боловч тэр хэрэгжүүлээд байгаа үйл жинхэнэ зорилго нь юу юм бэ гэх мэтчлэнгээр ингээд үйлийг хийх, бодит ертөнцид хийх үйлийг ингээд цаатлын утга чанартай, хоосон чанартай ингээд харьцуулаад тайлбарлагдсан тийм 32 бүлэгтэй тийм агуулгатай зохиол байдаг. Гэхдээ энэ бол ерөнхийдөө бол энэ төгс гэгэрлийн тухай гол гарын авалга. Тэгээ энэ энэ номыг монголчууд яагаад их бүтээгээд байсан бэ гэдэг санаа байх хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгэхээр энэ Дорж Ядваг уншиж, судалж, барьж, ярьж, ингэж бүтээсний тус эрдэм нь одоо хэмжээлшгүй шүү дээ гэсэн энэ санааг үеийн үед ингэж авч явж энэ номонд хандах хандлагыг нь их чиглүүлж өгсөнтэй их холбоотой. Энэ дэлхийн ертөнцид амар амгалан хүсдэггүй төрөлтөн гэж үгүй билээ. Орчлон ертөнцийг зовлонгийн далай хэмээн сэтгэвээс түүнийг гатлах хөлөг онгоц хүний биеийг олж төрөх аз завшаан билээ. Оюун сэтгэх үед уйрал нинжин сэтгэлд хүн гихч байдгаал бусад төрөлтнөөс гэгээрэлд нэг алхам ойр хувь заяатан болох энэ буй заа. Гүн бишрэлт агуу хүндлэлт бүхэн хүний зүрхэнд бүрэлддэг аж. Энэ судрын үндсэн дээр бол зин буддизм буюу тийм нэг бясалгалын тэр буддизм бол үүссэн гэж үздэг. Яагаад гэвэл хүний оюун санааны төвлөрөл, хоосон чанарын ухаарахгүй бясалгалд чиглэгддэг учраас тэн дээр үндэслэсэн гэж үздэг. Энэ очроор ахлах судрууд нь бол судрынхаа хувьд бол маш их олон хил дээр орчуулагдсан судар байдаг. Энэ нь анх эхлээд 401 онд хятадын нэрт орчуулж Кумари Жива хятад хэлэнд орчуулснаар бол санскрит хэлнээсээ бусад их сурвалжлуудад гаргаж судлагдсан байдгийг. Яагаад тэгж судлагдсан байдаг вэ гэхтийн зэрэг ер нь бэлэг баримтын хамгийн үндсэн болохоор бидний орших энгийн ахуйнаас түүний чандад орших жинхэнэ ахуй хоосон чанарыг ойлгох, ухаарах тэр бясалгалын шилжилтийг хүн яаж зөв хийх вэ, яаж ухаарах вэ гэдэг тал дээр бол илүү их анхаарлаа хандуулсан байдаг болохоор бол эрдэмт дээр их үнэлэгдэж хамгийн их судлагдсан мөн тэр буддийн уламжлалтай орнууд бол өөрийнхөө буддийн шашныг дэлгэрүүлэх, арга зүйг боловсруулах, бясалгалын арга зүйг боловсруулахдаа хамгийн тулгуур болгож ашигладаг судар гэж үздэг очирдор ахлах судрыг. Монголчууд их оройн дээд шүтэн болгож хэрэглэсэн шалтгаан нь маш их олон төрөл хэлбэрээр бүтээж ирсэн. Одоо дэвтэрсэн хэлбэртэй байна, модон барын одоо том жижиг янз бүрийн хэлбэртэй байна, тий. Монголоор байна, төгдөр байна. Тэгэхээр энэ бол яагаад ингэж их олон янзаар ингэж бүтээгээд байгаа юм бэ гэхээр энэ Дорж Ядваг гэдэг энэ бүтээлийн өөрийнх нь нууцлах шин чанар буюу тэнд хүмүүсийн итгэн бишрүүлэх тэр уламжилт нөлөөллийн аргаар хүмүүст их бишрийн шүтэгдэж ирж исэн ийм бүтээлүүдийн нэг. Энэ бол ерөөсөө энэ их хөлгөний зам мөрийн гол гарын авалга гэж бол ялж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Монголд төдийгүй дэлхийн бусад орнууд өөрсдийнхээ хэл дээр бас янз бүрээр орчуулад байна шүү дээ. Хамгийн сүүлд Вьетнамд орчуулсан байхыг би харсан. Тэгэхээр эн чинь юу харуулдаг вэ гэхээр энэ дотор байгаа мэдээлэл бол одоо маш туйлын чухал тий. Одоо бидний хөгжлийн гарц энд байгаа штэ ч гэдэг юм уу тий. Ийм утга санаагаар мэдээллийн боловсруулалт хийх гэж өөрийнхөө төрөл хэлээр орчуулад байгаа юм болов гэсэн ийм бодол санаа бас байгаа юм. Буддизм зовлонгоос гítэлгэх замаа бүх нийтэд зориулж эзэн хаан
албат дордос нэгэн адил хэмээн бүхнийг тэгш үзсэн билээ. Дорн дахныг амар амгаланд хөтөлж анир гүм энэр хүсэтгэлтнийг буддизм төрүүлжээ. Өнгөт энэ орчлонгийн гэрэлгийг аз жаргалыг хүсвүүл та эрдэмт мэрэгдийн суу билгийн охин шим судар номын нууцын чандад нэвтэрч гэгэрлийн эрэл олзыг хайхтон. Оюун дүлхөр содар аршвай. Эд лам гурван эрдэнэт итгэм үе. Эрдний богд Чингисийн зохиосон шаштрыг очуухан сануулахын учаар. Өстөн дайсанд цусаан бүү үзүүл өшөөтэй хүнд муугаан бүү үзүүл хортон дайсанд хол ойр гэж үгүй билээ. Та хавтраас урьдчилсан